сайн байна уу? Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр хоёр зүйлийг тодтогч асуух гэсэн. За Монголд байгаа хүмүүс ер нь тэтгэврт гарсны эхний 10 жилийн дотор зүрх судасны өвчин их болоод тэг эхний 10 жил харуулт маш их байдаг. За засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр энэ 2-1-1-21 дээр Ахмад насны асаргааны хувилбарт үйлчлэгийг хөгжүүлнэ. Энэ дээр төрийн бас байгууллагын оролцоог дэмжинэ гэж заасан баг. Тэгээ одоо энэ үйлчлэг ямар байгаа тухай мэдээллийг авах хүсэлтэй байна. Иргэдэд бас мэдээлэл хэрэгтэй байгаа. За хоёрт нь боловсролтой холбоотой асуудал байгаа. Хөгжлийн мэргэжилтэд 13,000 орчим хүүхдүүдээс яг үнэндээ бол 20-30% хүрэхгүй л сургууль сурж байгаа. Бусд нь бол ямар нэгэн байдлаар бусдтай адилхан боловсрол авчдаг байгаа. Ийм хүүхдийн баярыг бид нэр тэмдэглэх гэж байна. За энэ засгийн газрын хөтөлбөртийг энэтэй холбоотой 2 зүйлийг тусгасан байгаа юм л да. Нэгдүгээрт нь бол сургалтын байгууллагын хүртээмжийг сайжруулнаа гэсэн байгаа. Дотор байр гэдэг. Тэгэхээр одоо шинээр ашиглалтанд орох байгаа сургууль дотор байруудын хүртээмжийн асуудал ямар шүү байгаа вэ гэдгийг тодруулах гэдэг. За дараа нь бид нар орон нутгаар баахан явсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж өсгөх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ яаж хооллох вэ гэдэг дээр яаж одоо бие даа амьдрахад нь сурах вэ гэдэг дээр үнэндээ л арга зүй хэрэгтэй байгааддаг. Тэгэхээр тэр хүмүүс тусалдаг мэрэгчлэнүүд нь юу байдг вэ гэхээр сэргийн засгийн мэрэгчлэнүүд байдаг. Хөдөлгөөн засалж, хил засалж, протез, ортез, за тэгээ сэтгэл зүйч гэх мэтэр. Энэ хүмүүсийг боловсролын дэмжих жилийнхаа хүрээнд уг нь одоо энэ сургалтын боловсролын одоо эрэлттэй мэрэгчлэлд оруулах саналыг би өмнө удаа засгийн газар тавьжсэн. Энэ асуудал юу болсон тухай огт мэдээлэл авсангүй ингээд бас жил тойрон болчихлоо л доо. Тэгэхээр энэ дээр яг тодорхой мэдээлэл авъя. За хамгийн сүүлд нь тун утгагүй энэ саадгүй орчны тухай хүртээмжийн тухай хууль өргөн барих чинь конвенцтэй холбоотойгоор одоо бид нар хичнээн барилга Ерхий сайд хариулъя. За 2024 онд Ахмад насны хуулийг баталж нэмэлт өөрчлөлт оруулсан. 25 оноос энэ хууль бол хэрэгжиж байгаа. Тэгээ таны яг би энэ тодорхой мэдээлэл нь 25 онд өдрөөр асрахуулан гэрээр асрах, байнга байрлуулан асрах үйлчлэгийг 23 байгууллага үзүүлээд 2500 орчим Ахмад настай хамрагдаж 1 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулсан. За идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчлэгийг 25 онд 37% дэвшил төрийн бас байгууллагууд үзүүлсэн. Давхарцсан тоогоор 65,000 Ахмад настай хамрагдаж 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. За асалгааны хувилбарт үйлчлэгийг хувийн хвшил мэргэжлийн байгууллагуудаар мэргэжлийн холбоотуудаар гүйцэтгүүлээд гэрээний үндсэн дээр явж байгаа. За нийгмийн халамжийн хуулийн шинжилсэн хариулгын төслийн хүрээнд холбогдох хуульд бол өөрчлөлт оруулахаар бас тусал одоо ажиллаж байна. Тэр нь одоо зорилттой бүлгүүд рүүгээ чиглэсэн нийгмийн үйлчилгээг одоо ойртуулна. Тэгээ яг таны хэлж байгаа зөв. Ерөөсөө манай нэг халамж ихтэй дэн гэдэг мөртлөө яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нөө асаргаа иргэдтэй иргэдтэй хүрж байгаа нь 26%. Тэр хөдөлмөрлж байгаа одоо эрүүл сар бол ажлаа хэвэн явуулж байгаа хүмүүсийг л халамжлалт нь бараг 70% хүрчээд байдаг. Яг зорилттой бүлэгт халамж хүрэхгүй байна. Тийм учраас сая их хурал засгийн газраас халамжийн хууль гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийг барьсан. Үүнийг одоо ялгаатай авч үзнэ. За мөн та бас түрүү хэлсэн тэр боловсролын зээлийн санг бол бид нар хөгжлийн сан болгоно. Хөгжлийн сан болгохын тулд яг таны хэлж байгаа нарийн одоо мэрэгжлийн ортопед, протезийн хэмж, мэрэгжилтэн техник, хил засалч гэдэг нарийн мэрэгжлүүдийг бид нар эрэлттэй мэрэгжлийн жигсаалтанд бичнэ. За шаардлагатай бол бид нар энийг зээлийн сангад 100% санхүүжүүлнэ. Яагаад гэвэл үнэхээр мэрэгжилтэн дутагдж байгаа. Би бас өөрөө нөгөө хөгжлийн мэрэгчлэлтэй цэцэрлэг энэ төр байгуулж исэн учраас бас зовлонг нь бол ойлгож байна. Тэгэхээр энэ зээлийн сангийн шинжилгээ хүрээнд арга хэмжээг аавна. Ерхий сайд 1 минут. Дотор байрны хэрэгцээ шаардлага бол зайлшгүй байна. Тэгэхээр мэдлэг чадварын ур чадвар хоцрогдлоос Монгол хүүхдэд чөлөөлөе гэдэг бодлогыг засгийн газар боловсролын салбарт дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд бид нар хотхны баг сургууль гэдэг концепцийг яг цэцэрлэгтэй адилхан шийдэж байна. Тэгэхгүй бол сургууль барьлаа, цэцэрлэг барьлаа гэд багш олдохгүй, менежментийг авч явах хүн байдаггүй. Ийм байдалтай. Хөгжлийн бэрхшээлтэй сургууль, цэцэрлэг одоо асаргааны төв, сувиллуудыг хувьсах зардлаар дэмждэг шиг хувийн хвшил мэргэжлийн холбоод хийх боломжоор нь бол хангана. Дээрэс нь бүс болгоно нэг Кембрижийн сургууль болгоно Google-ийн сургууль, хүүхэд бүрийн ширээн дээр Google Chrome тэгээ нөгөө cloud орчноос нь удирдаад яг энэ хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр контентыг боловсруулах, хөтөлбөр боловсруулах гэдэг зорилттой бүлгүүд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг авж байгаа. За тэгээд сум дундын
ахлах сургууль, төрөлцсөн сургууль, суманд 9 жил, сум дунд 12 жил гэдэг ийм концепт явж байгаа.